гэлээ. За бороо өнгөр нь бол одоо тухайн үед үүссэн Монголын нөхцөл байдлыг бол өөрт ашигтайгаар ашиглан одоо гамин цэргийг буюу Сүүшүү Жаныг Монголоос хүн Богд хаанд засгийг дахин байгуулна, 5 ямыг дахин сэргээнэ гэж одоо ард олонны дунд ярьсан. За тэгээ Монголын ард түмний дэмжлэгийг авч цэрэг морь болоод одоо цэргийн хүчээ зузаатгаж аваад за нийслэл хүрээд гамин цэргээс чөлөөлж бороо өнгөр нь бол одоо өөрөө нийслэл хүрээнд очсон байдаг. За тэгээ Богд хааныг одоо хаан ширээнд эргүүлэн залж жалхан сутагт дамдин базрын тэргүүлсэн одоо засгийн газрыг байгуулсан байна. За Богд хаанч бороо өнгөрөнд бол уйлрын захирах хаан цол Чин Ван хэрэгэн мөгөөд улсын баатар цолоор бол шагнаж байсан. За 1921 оны ихэр ардын намынхын тэмцлийн улам итвэгчүүлэлт ардын журамт цэрэгт элсүүлэх үйл ажиллагаагаа ухуулга танилцуулга гэж гисэн. За ингээ 21 оны 3 сарын 1-ээс 3-нд дээд шивэд болсон зөвлөгөөнөөр Монгол ардын нам нь намын төв хороогоо 4 хүний гишүүнтэй сонгосон. Намын төв орооны дараагаар Данзан, за гишүүдээр Дамбд орж, Лосол, за мөн Коминтерноос нэг гишүүн байхаар шийдвэрлэгдсэн байна. За 3 дугаар сар гэхэд цэргийн тоо 400 гаруй хүрч 4 хороо болгон бэлдсэн. За анхны хороонд дарга нь Пунцэг, Цэрэндорж, Хасбаатар, Базар Саднаар байхаар болсон. За Монгол ардын намынхан хувьсгалын үйл хэргийг эхлэхдээ Хяактыг гамин цэргээс чөлөөлөхийг одоо нэн тэргүүний зорилт болгон тавьсан байдаг. 21 оны 3 сарын 13-нд эрхчлөөний тэмцлийг удирдан зохион байгуулж ардын төр засгийн газрыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ардын төр засгийг байгуулснаар Монгол орон үндсэндээ 2 засгийн газартай болсон гэсэн үг. За нэг нь жалхан цуцагт дамдин базрын удирдсан засгийн газар. За тэгээд 1921 оны 3 сарын 17-ны өдөр гамин цэргийг одоо бууж өгөхийг тулгын шаардах бичиг өгөж явуулаад хариу ирээгүй учраас одоо Хяакт руу 3 талаар довтолж 3 сарын 18-ны шөнийн одоо ялтаар Хяактыг чөлөөлж авсан байдаг. Ингээд гамин цэргийг одоо устгасны дараа ардын засгийн газар Монгол ардын нам нь цагаантны эсрэг тэмцэх одоо хөдөлгөөнөө өрнүүлсэн байна. За тэгээд цагаантан буюу одоо бороо өнгөрнийг нийслэл хүрээнээс гаргахын тулд зөвлөлт Орос улсын одоо цэргийн тусламжийг авахаас өөр зайлшгүй нөхцөл байдалд хүрсэн байна. Ингээд зөвлөлт Орос улсаас улаан армийн аялан байлдаг корпус нь ирсэн байдаг. 1921 оны 6 сарын 28-ны өдөр ардын төр засгийн газар Монгол ардын намын төв ороо хамтарсан хурлаараа нийслэл хүрээг чөлөөлөх шийдвэр гаргаж байлдааны төлөвлөгөөгөө баталсан. За цэргийн хамтарсан хүчин 6 сарын 30-нд Алтан булгаас хөдлөж төрүүчин 7 сарын 6 гэхэд нийслэл хүрээнд хүрсэн байна. За цэргийн гол хүч 7 сарын 8-нд нийслэл хүрээнд ирээд 7 сарын 10-ны өдөр морин цаг гэхэд засгийн эрхийг шилжүүлэн ардын засгийн газрыг байгуулсан байна. Ингээд 1921 оны 7 сарын 11-ний өдөр Богд хааныг хэмжээ таанаар өргөмжлөн оны цолыг хിവэрнүүлдэж ардын эрхтэй хэмжээд засагт улсыг байгуулсан байна. За энэ улсаа байгуулснаа зарлан тунхаглаж одоо үндэсний ардчилсан хувьсгалаа ялсны баярыг наадам хийсэн байдаг. За энэхүү 1921 оны хувьсгалын үр дүнд монголчууд тусгаар тогтнолоо дахин олж авч түүхийн тавцанд шинээр гарч ирсэн байдаг бахнэ. За сорилоосоо ажиллая. Бороо өнгөр нь нийслэл хүрээг чөлөөлж Богд гэгээнийг хаан ширээнд залсан өдөр аль вэ? 1921 оны 2 сарын 4 бахан зүг хариулт. Дараах түүхэн үйл явдлыг зөв дараалалд оруулна уу? Бороо өнгөр нь нийслэл хүрээг чөлөөлөв. Тангаргийн гэрээг батлав. Анх дугаар үндсэн хуулийг батлав. Монгол улсын засаг захиргааны дүрмийг батлав. За тэгэхээр эхлээд бол 1921 оны 2 сарын 4-нд бол нийслэл хүрээг чөлөөлсөн. За дараа нь бол одоо Монгол ардын намын нөхөд бол одоо Тангаргийн гэрээгээ бол баталсан байдаг. За анх дугаар үндсэн хууль бол 1924 онд батлагдсан. Засаг захиргааны дүрм бол тэрнээс өмнө гарсан учраас D буюу 1 2 4 3 гэсэн дараалал зүг байна. За нийслэл хүрээг гамин цэргээс чөлөөлсөн бороо өнгөрөнд холбогдсон өгөгдлийг олно гинэ. Хариулт нь Богд гэгээний хаан ширээнд залж автономит засгийг сэргээн босгоно.
зөв байна. Монголчууд Хятадаас авран чөлөөлнө. Их Монгол улсыг байгуулна. Үе улиран хаан зэрэг Дархан Чинвангийн хэрэгэм улсын их баатар цол олгожээ. За дээрх бүх хариулт нь бол зөв байна. За дараах түүхэн үйл явдлыг зөв дараалалд оруулна. Нууц бүлгэн байгуулагдав. 21 оны хувьсгал гарав. Монгол ардын нам байгуулав. Үндсэн хуулийн төслийг боловсруулав. За эхлээд нууц бүлгэмүүд байгуулагдаад Монгол ардын нам болж хувирсан тий. Дараа нь 21 оны хувьсгал ялсны дараа үндсэн хуулийн төслийг боловсруулж гисэн. Тэгэхээр C буюу 1 3 4 2 гэсэн хувилбар нь зөв байна. 1921 оны 3 сарын 13-нд Монгол ардын намын гишүүд ардын журамт зэрэг тэр хавийн хушуу харуулын төлөөлөгчд хуралдан төр засгийн газрыг байгуулжээ. Төр засгийн газрын зорилго үйл ажиллагаанд хамаар хөгжлийг олно гэж. За Монгол орныг хятадын эрх мэдлээс ангижруулах, тэ гамин сэргээс чөлөөлөх. Ардын төлөөлөгчдийн хурлыг зарлан хуралдуулах. Үрд байх засгийн газар байгуулах. Үндэсний цааз дүрм хуулийг тогтоох бүгд зөв гэж. Тэгэхээр энэ тэргүүний зорилт бол Монгол орныг гамин сэргээс чөлөөлөх байсан. За Монгол улс нь Монгол улс бол тухайн үед бол хөгжлийн чиг баримжаагаа хэрхэн тогтоох вэ гэдэг талаар бол тухайн 21 оны хувьсгалын лидерүүд маань бол өөр байр суурьтай байсан байдаг. За тэгээд тухайн үед бол Монгол орны цаашдын хөгжлийн талаарх үзэл баримтлалт бол үндсэн 3 хэсэг байсан. За ардчилсан шиг чугмаар буюу капиталист нийгэм байгуулахыг данзан илүүдүүлж байсан бол бодоо бол хэмжээд хаан цэцэг буюу шашин дөрөө хамгаална зогсох бас сонирхолтой байсан. За Сүхбаатар бол уламжлал шинжилгээг хослуулсан төр байгуулахыг илүүдүүлж байсан байдаг. За бодоогийн хэмжээд хаан засагтай байгуулах төлөвлөгөө нь бол 1921 оны 11 сарын 1-ээс ардын засгийн газар Тангаргийн гэрээгээр хэрэгжүүлсэн. За хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийг 1924 он хүртэл ардын засгийн газар дангаараа гүйцэтгэж байсан учраас за яг хэмжээд хаан засаг бүрэн утгаараа хэрэгжсэн гэж дүгнэх бол үндэслэл байхгүй маа. За тухайн үед хувьсгалын үйл хэрэг маань харийн түрэмгийлэгчдээс өөрсдийгөө буюу монголчуудаа чөлөөлөх нэн тэргүүний байсан боловч анхнаасаа хувьсгалын үйл хэрэгт оролцогчд маань цаашдын хөгжлийн чиг шугамын талаар бол яригдчихсэн. За тухайн 21 оны хувьсгал маань бол ноёд язгууртан бичиг хэрэгэн төшмөд хөрөнгөтнүүд за лам хувраг энгийн ард гэх мэтчлэн нийгмийн бүхий л давхраг оролцсон хувьсгал байсан учир янз бүрийн үзэл бодол зэрэгцэн орж ирсэн тий. За бодоо бол хэмжээд хаан засгийг тухайн үед тохиромжтой өөрийн үндэсний онцлог тохирсон хамгийн сонгодог зам гэж үзэж байсан байдаг. За харин данзан бол бүгд найрамд засаглал тогтооно хүн төрөлхтний туулж өнгөрсөн хөгжлийн чиг шугамын дагуу шат дараалан хөгжих ёстой. За уламжлал шинжилгээг хослуулсан ардчилсан чиг шугамыг баримтлах ёстой гэж бол Сүхбаатар нар үзэжсэн. За гэхдээ энд хөгжлийн чиг баримжааны талаар 3 үзэл баримтлал байгаа мэт боловч Монгол улсын үндэсний өвөрмөц онцлогоо хадгална. Уламжлалаа харгалзахын сэргэлцээ дэвшилтэд ардчилсан төр байх ёстой гэдэг тал дээр бол бүгд санал нэгтэй байсан. За гэвч тэдний нэг үзэл бодлын хоорондох баг зэрэг санал зөрөлдөөн байсан. Тэгээд тэр зөрөлдөөнийг бас бусад хүмүүс өөрт хэрэгтэйгээр ашигласан байдаг. За нэгэнтээ Монголд хувьсгалын үйл явцыг өрнүүлэхэд улаан армиас тусламж дэмжлэг үзүүлсэн учраас зөвлөлт холбоот улс болон улаан арми бас Монгол улсыг социалист чиг баримжаатай хөгжүүлэх хэрэгтэй гэдэг бас нөхцөл шаардлагыг бол сөргүүлэн тавьж ирсэн байдаг. За тэгээд тухайн нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд Коминтернээс Монголд ажиллаж байсан төлөөлөгч болох Элбэг Жиринчино за тэр Рискуслов нар бол гол үүрэг гүйцэтгсэн. За тэд нар зорилготой хүрч Монголыг социалист улс болгож зөвлөлт загварын улс болгож зөвлөлтийн хэм маягийг экспортлохдоо
Монголын удирдагч нарын одоо дотоодын зөрчилдөөнийг өлгөн авч одоо нэгийг нөгөөгийнх нь эсрэгцүүлэн тавих байдлаар одоо алхмуудыг дис дараалтаа хийж одоо зорилготой хүрсэн байдаг. За энэ нэг одоо зорилготой амжилттай хүрсэн нь бол одоо бодоо данзан тэргүүтээ одоо манай хувьсгалын үйл хэргийн анхны санаачлагч нар одоо улс төрийн тавцангаас зайлуулагдсанаар бол одоо тодорхой харагдаж байна. За Коминтерны төлөөлөгч одоо Эренчийн он 6 зүйлт үзлийг одоо Монголын хэтийн төлөвийн одоо төлөвлөгөө болгож Монгол Ардын намын 8 сард хурлцсан 3 дугаар их хурлаар одоо батлуулсан байна. За Эренчийн өөрийн гол өрсөлдөгч Данзанг одоо хүмүүсийн хурлын явцад одоо улс төрийн аллаг буюу улс төрийн хилмигдүүлэлтэнд өртөгч одоо зайлуулсан. За тэгээд үндсэн хуулийг боловсруулах комиссийг одоо тараан 22 онд байгуулагдсан үндсэн хууль боловсруулах комиссийг тарааж одоо зөвлөлт холбоот улсын одоо үндсэн хуулийн загвар буюу маягаар одоо загвараар хуульчилсан шинэ үндсэн анх дугаар үндсэн хуулийг 11 сарын 26-ны өдөр бол баталсан байдаг. За анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ.